За эрхэм хэлжидийнхээ өнөөдрийн амар амгалан айлтгая. Ингээд намайг чулууны бүрүүд орж идэг 1969 онд Улаангүй улаан сүм төрсөн. 1977-аас 1987 оны хооронд Монгол Улсын маршал Сэдэм балын ирэмжит Улаангүй улаан сүмийн 10 жилийн 1-р сургуулийг төгссөн. 87-аас 89 онд Орос улаан улсын Курск мужид одоо энэ байлдаан болж байгаа газрын Железногорск гэдэг хотод авцаан мэрэгчлэлтэй автогрейдерч мэрэгчлэр төгсөөд 1989 онд Ус аймгийн замаарлаг ашиглалтын дээрээсээ томилогдсон. Анхлагч ажилтнууд үүднээс үүдэж авцаасан зам барилга ашиглалтын дээрээст. Тэгээд тэр үед чинь бас хөгжмөлээд дуртай байсан. Тэгэхэд зам ангид сэр одоо 3-4 хөгжим цогоо мөгөөд хөгжим тоглох хүмүүс байсан. Бид нартай хамтраад замчин гэдэг хамтлагийг байгуулсан. Тэгэхэд яг тухайн үед бид нарыг 1989 онд ирж байхдаа зам барилга ангийн ой болчихсон байхгүй 60 байна уу да. Тэгээд тэр ойн концерт бэлтгэлгээд бид нар чинь ойн концертанд оролцоод концерт хийгээд дараа нь тэгээд ойр зэрэгэлдээ Наран булаг сагил тариалан сүмүүдэд очиж тоглолт хийгээд тэгээд амралтанд гарч бас тоглолт хийгээд ингээд уран сайхнаараа явж яасан. Тэгээд тэгтэл 89 онд чинь 9-р сард цэргийн зарлал нэрж байгаа байхгүй. Цэргийн албантай бол татагдлаа. Дорн говийн улаан уулын домогт 12 дугаар хэтэрдээ томилогддог байхгүй. Эндээс бид нэр 300-аад цэрэг онгоцоор тухайд яг Дорн говийн Эрдэнэ сум дээр байж байгаа юм. Тэгээд Эрдэнэ сумынхаа онгоцны удлаас нэг 2 км орчимд онгоц юм байдаг. Отряд үүдэг. Тэгээд отряд очиж цэргийн алба хааж эхэллээ. Тэгээд зургалтын төвөө дуусгаад хөгжмөн салаандаа яваад тэгээд Дорн говийн зэрэгэлдээ сумуудаар нь тоглолт хийгээл нэгдсэн концерт тоглоод явж байсан. Тэгэхэд тухайн үед надад ажиллаж байгаад отрядын дарган дашны штабын дарган Лунда тухайн үед улс төрийн хилцэж байсан. Улс төрийн алба хилцсэн дарган Бүлтэн Хилээ албаны дарган Хурандаа Батэр гэдэг манай 5 дугаар стовын дарга Мөнгөнжин гэдэг ингээд байсан. Мөнгөн баг нь тэрний аав нь Батэр гэж хурандаа байсан. Тэгээд бид нэр дээр нь Шархуугийн Баатар гэдэг нөх өндөр сайхан болоо манай захирагч бас албаадаг байлаа. Баялаг аймгаас Муса гэж хошиж байсан. Ингээд тэдгээр хүмүүстэй албаад 2 жилийн албаа хаагаад 1991 онд ирчгээд буцаад зам ангид очсон чинь байдгүй. Урдаас нь зам анги бутарчдаг байхгүй. Тараад юу ч болтноо. Зах зээл эхлээд юу ч болчихж байгаа. Тараад тэгэхээр нь хүүхд байхдаа би юу яжсэн л дээ. 7 8 9 дугаар байхдаа Боршогийн бомбт дээр манай одоо миний хамгийн том ихчэг болсон манай Хөргөө ах Цээлэ гэж тухайн үед Боршогийн бомбт дээр шалгачаар ажилладаг байсан. Шалгаж үгийг хэсгэр үцгэж гээд тэр үед нь тухайн бомбтын даргаар нь Наваанд орж гээд одоо хамгийн анхны дарга гэж нэрлэдэг тэр хүн байсан. Тэгээд дээр нь Баатар зөрөгтгөө одоо дэлгэж болцсон. Энэ хүн хэсгэр үтсэн жолоочоор ажиллаж байсан. Эдгээр хүмүүстэй би анх харж танилцж энэ Хилийн алба гэдэг чинь тухайд бас цэрэг алба хаацсан юм чинь тэгээд нилээд ойрхон над санагч байгаа юм. 92 онд ахын дээрээ ирсэн чинь чи ерэн хил дуруу хилийн цэрэг зүгээр одоо чи ажилгүй гэж хил дураа сайхан цаашид бас өсөд дэвчих юута дэвчсэн гэсэн гэдэг бодлоготой орж хил дурах хэрэгтэй гэдэг. 1992 оны 8 дугаар сарын 24-нд Галбадрах, Батболд, Эрдэнэбаатар миний бие ингээ бид дөрөв 260 30 машинаар 3 найл нүгэд 2 дугаар стад очлаа. Тухайд надад очиход 2 дугаар стад нар дэт орондоо Балжинымын Батсуур ажиллаж байсан. Тэнд хэсгээр гэлчин шалгагч гэдэг албан тушаалд очиж байгаа. Тэгээд тэнд очиод 1992-аас 95 оны хооронд тэнд ажаас 2 дугаар стад ажилласан л да. Шалгагчаар ажилласан. Батбол одоо энэ бэлтгэл дэт орондоо Батболд уугаар ажилласан. Тээврийн хэлсэн шалгагчаар би бичвэрийн шалгагчаар бид нар хамт өдөрт өөр гүйцэтгэдэг. Тухайн чинь Орос улсын Туваагийн барлагын даваа бол маш их явгад хүндрэлтэй уйлан зам аачдаг байсан учраас Монголын нутгаар дамжин өртөг байсан. Очоод Оросын цэргийн цуваал, Туваагийн хүнс, бүх юм нүүрс гэх бүх юмыг тээврэг Монголын нутгаар тээвэрлж улаан даваараад авч 2 дугаар цэцтэй хариуцсан хэсэг харьгийн бомбтаар нэвтэрдэг байсан. Төр дамжин өртөг байсан. Тэрээр нэвтэрч байсан. Тэгээд 1992 оны 11 дугаар анги чинь юунд яадаг байлаа шүү дээ. Нийтлгаагаа 2 дугаар цэцтэй зохиом алдсан байх тухайд. Тэгээд аппаратаас нэг баахан хүмүүс ирээд нийтлгаа зохиом байгуулаад тэгжээт нэг дуудлагаар нэг эмчи юу байгаа юм чирсэн айлын хөвгт үзэж гинэ гэдэг байхгүй. Тэгээд бид нар ч өдрийн цай болцсон байсан. Яваад очсон чинь юунаад энэ өхөр одоо дуудлагаар ирчихсэн мортой ирчихсэн айлын хөвгт үтсэ гэж байдаг байхгүй. Тэгэхээр мэдээж эрэгтэй хүн бол ихнэргүй хүн чинь одоо манай застай ууш надад шахчихсан. Чи хурдхан авгаа хурдхан шиг авгаа авахгүй одоо болохгүй шүү. Одоо хөгшрлээ живэл. Тэдний ч асуу байсан баг. Тэгээд ойны ан харчгаад тэгчээд яваалаа. Би чинь зоригт гэдэг нэг алхаж байсан байхгүй. Гэргүй юм чинь. Тэгсэн чинь тэр хүний хүүхэд нь амраа гэдэг нөхөр
айлгадаг байх гинт үйлээ. Тэгэнгүүт нь суулагч эмдгийн хүн шаардлага болцохоор яг энэ дээр тийм эмч байд юм гэсэн тэрийг дуучихгүй гэсэн чинь дахиад оюуны хүрээдсэн. Тэгэд оюуны үед тэгж танилцсан. Тэгээд тэрнээс хойш одоо ингээд 40 30 жил бид нэр сайхан ингээд амьдраад 5 хүүхдөрүүлээ сайхан ингээд явж байна. Тэгээд 95 ч би чинь юу байд юм. 5 дугаар стадиод биднийг томилдээ. Тэгээд 2-оос 5 руу шилжээд 5 дээр байж офицерын курс хүмүүс явуулаа. Тэгэнгүүт нь одоо талигаач болчтой гантан үедээр 45 дор ангиас офицерын курсанд яваад хотод 45 оноод бэлтгэхдээ тэгэхэд талигаач Баатар гэж бидний хариуцчихсан хэлийн албаны хилцээний дараа байсан хүн байсан. Тэгээд бидний хариуцдаг байлаа. Тим сайхан хүний команданд 45 онд байрлаад бид нар үйл ажиллагаа явуулаад төгсөөд ирсэн. Тэгэхэд Баян-Улгийгээс анхны 20 зэрэг ховдоос анхны 20 зэрэг 1995 онд манай анги чинь 6 дугаас анхны зэргүүд авсан. Нийт 100 зэрэг ирсэн. Тэгэхэд энэ Баян талаа хамтарч ирсэн байхгүй бас их сонин тэр чинь. Тэгээд би чинь 1-р юуны салааны дараагаар 2-р салааны дарга нь 4-р салааны дараа Пүрүжав гэдэг офицер 2 офицер апостолны даглагчаар тэгээд салаа удирдаад бид нар чинь бидний манай тасгийн юуныг сургуулийн дараагаар болохоор хошууч Баатар хөөгээд одоо дорны улаа натта би бас хамт цэрэг багт манай 7-р салааны дарга байсан. Манай Улсын аймгийн хүн гэдэг хөөх. Тэр хүн бас тэр манай энэ сургуулийн төвийн дараагаар анхны дараа томилогдоод ирээд бид нар чинь нэлээд тэр сургуулийн төв чинь нэлээд хөгжөөнтэйхэн өнгөрөөгөөд тэгээд анхны сэргээ хүлээж аваад тэгэнгүүт надад чинь 8 дугаар ставын дараагаар томилдог урлагчаар томилдог байхгүй. Хэлийн 8 дугаар став буюу шар үзрийн ставын урлагчаар томилогдоод 1995-аас 99 он хүртэл шар үзрийн ставд 96-аас 99 он хүртэл заставын дараагаар ажиллаад 95-аас 96 он хүртэл шар үзрийн ставын урлагчаар ажилласан. Урлагчаар 4 сар ажилласан маа. Тэгээ бид нар чинь манай эхний залуу маань Боршогийн бомб дээр төрсөн. 2 дахь залуу маань Тэсэн шар үзрийн 5 уйлаасны эмгэгт төрсөн. 3 дахь охин маань 2 дугаар заставын үүрэг нуурын застав дээр төрсөн. Тэгээд 2 нь улаан хувьд төрсөн 5 хүүхэд. Тэгээд шар үзрийн заставд ажиллаж байхдаа 1998 онд хэлийн зөрчлийг тодорхой нэлээд юуас бууруулсан бид нар. Би чинь 15 ахлагчтай 15 ахлагчаа 5-5-аар нь 3 хөдөө байрлалдаггүй гэрээр нь нүүлгч тэгээд өөрөө мороор явж шалгаж өөрөг өсдүүлдэг байсан. Тухайн үеинд хамгаалалтаа тиймэрхүү журам зохиомжлдог байсан. Урс Монголын хил учраас найрамдын хэлгээд ерөнхийдөө тормоор өргөс тор хаашаа байгаагүй. Холгооны хэрэгслэндээ та 57 аппарат сүйд нь R392 байж байгаа. Тэгээд Svex 11A орж иж ирсэн. 1997 онд хэлийн цэргээс операц зохиом алсан манай хариуцсан хэсэгт. Тэгэхэд операцийг хэлийн төлөөлөгчийн аппаратын дараа хурандаа гүлгөө өдөртөн зохион байгуулж тэгээ Улаанбаатаруудаас тусгай хүч бүлэг ирсэн. Дээр мөн хэлийн цэргийн сонсогч нар 15 сонсогч ирсэн над дээр. Тэгэхэд одоогийн энэ отрядын дараагаар ажиллаж байгаа Хурандаа, Дугуйжав, Хурандаа, Баярхөө, манай бэлтгэл дэт Хурандаа, Баярхөө, 2 Баярхөө иржсэн. Тэгээ одоо энэ зарим дарга нар нь хэлийн 5 дахь отрядын дарга хийж нэг Хурандаа, нөгөөх нь Цагаан нурын отрядын дарга хийж ийм жижигсэн сайхан залуучууд 15 залуу ирээд тэднийг чинь би хөдөөгийн харуулгаар хөөгөөд харуулын байраар үлээ хэлийн манаа томилоод дараа нь уулзахдаа ярьдээ та их хэрэг мундаг аюултай хүн байсан шүү бид нар шууд төгсөө хоол идэх бодлыг хил рүү явгаад хөдөөгийн харуулгаар хөөгөө болцсон шүү дараас та нэг жоохон хүнс авчирч өгсөн гэсэн аахан инээдэн бас 98 онд Монгол улсын хэлийн хариуцсан хэсгийг нийт 142 ставын хүчээр хамгаалж байсан. Яг нь манай шар үзрийн 8 дугаар застав маань Монгол улсын хэмжээнд тэргүүлж ажил усаар тэргүүл тэрүүний заставын дээр застав болж байлаа. 99 онд надад чинь хэлийн 2 дугаар заставаар томилдог байхгүй. Заставын дараа томилсон. 2000 он гарч байгаа. 2000 он гарсан чинь заставын ой болдё. Хэлийн застав 10 жилийн түүхэн ой болоод заставынхаа ойг сайхан тэмдэглэсэн. Тэр үед манай жагсаалн нар одоо энэ ангид санкугийн небо байсан лагуужав гэдэг одоо ахмад хошууд цолтой байна уу да. Тэтгэвд орцсон тэр хүн байсан. Тэр манай жагсаалн нар байсан. Тэгээд Жамин сүрэн тэгээ энэ манай Уланбаяр гэдэг ер нь олон хүмүүс хамтарч ажиллаж байлаа л да тухайд. Тэгэхэд нэг сонирхол нэг түүхэн бас нэг юм болсон 99 онд ч нэг энэ үлзий сүргээд Уланбаярын ихнэр чинь амар тийм юуг байхгүй бас кинэггүй жирэмсмэлтэй ажиллаж л ядг хүн байхгүй тэр чинь тэгсэн чинь тэр мэ төрх болоод гинт гэсэн мушгаад удаа улаан умроо чинь дуудаг өгс чинь дуудаг мөдөө очих болоод тэгээ хүчээр тэр хүн чинь төрхөө зур боломжгүй болчихар чинь юм даралтай биш тэр чинь тэгээд манай гэрийн хүн чинь орж их барьж болсон шүү дээ одоо тэр нэг тийм их даруухан залуу байдгийг бид нар ч одоо хэн ч идвэлээ одоо Улаанбаатаруудад ажил хийж байгаа гэсэн бас тийм басны тэгж их барьж байсан тэгэхэд Уланбаяр гадна төмпөн цогсон одоо доригоос нь янз янзын юм болж
хүйтэй сонирхолтой хөгжилтэй түүхэн явдлууд их болдог байсан. Тэгээд 2000 оноос ч 2000 оны 10 дугаар сард Хэлийн 99-р тэмдгээр Тувагийн талаас Black ID ангируулаач гэдэг Орос улсад яадлж байсан хулгайч хил мал боловсруулахаар хил зөрчиж орж ирээд нутгийн юунд 18 км-д 26 тонны ядууд ууж аваад хилчин ахлагч манад нөхөр даваа гэдэг энэ даваа тэгээд ахлагч намсраа гэдэг хоёр ахлагчийн ахлагч мөрдөн хөөж хамгаалтыг зохион авсан хүчин тэрийг хөлдөн буудаж саатуулсан Black ID ангидээс ангируулж нөгөө чинь буугаа ичиж байгаа. Тэгээд тэрийг тэндээс тээвэрлж авчираад отроод мөн залгасан чи бас л унаа тэрийг нэг болцоо байхгүй ямар ч цусан тогтоо харах хэмжээ өгсөн мэрэгжлийн хүн байгаа юу гэсэн бас л манай хэрийн хүн мэдэж байсан. Тэгээд цусын маш сайн тогтоосон анхны эмнэлгийн үйлчлэгээ маш сайн үзүүлсэн гэдэг дараа нас ангиас бас тодорхой бас шаг юу яаж саашаал гэдэж байсан. Ингээд манай гэрмэн чинь наттайгаа өдөр шөнөгүй л Хэлийн мананд тэгэл өдөрдсөн бид нар чи Хэлийг тэгж тухайн үе тэгж сэтгэл зүрхээрээ тэгж хамгаалдаг байлаа. Тэгээд 2001-ээс чинь 2002 онд чинь Боршагийн Хэлийн бомб руу бомбын дараагаар очсон. 2000 бомбын дараагаар очиод 2000-аас 2002 оны хооронд чинь одоо юу яаж бомбын дараагаар ажиллаж штэ. Ажлаа тэгээд Орос Монголын Хэлийн өрнөгтийн төлөөлөгчийн үйл ажиллагаа туслагчийн үйл ажиллагааг хууль дүрмийн доо зохион байгуулад ямар нэгэн асуудалгүйгээр бид нэр сайхан Оросын талдаа сайхан хамтран ажиллаж байсан. Тэгэхэд надтай энэ Оросын Хэлийн өрнөгтийн төлөөлөгчийн туслахын хэмжээд нэг заставын дараа 3 хэсэгтэр уулцсан байдаг аахгүй юу. Тэр нь амар өндөртэй метр 98 см өндөртэй Клинков Леонид Викторович гэдэг ус юм хошууд цолтой тийм заставын дарга шар үзүүрээс шар үзүүрийн заставын дарга тэр шар суурийн заставын дарга байсан. Өөрөг нурийн заставын дарга байх тэр өөрөг нурийн заставын дарга байсан бас мөгрөгсөн. Тэгээ Боршогийн бомбтойрынхаа тэр бомбтын бас цаатлын заставын дарга байсан. Тэгээд ингээд Клинков Леонид Викторович гэдэг тийм өндөр Орос даргатай нэг бараг 7-8 жил хамтарч ажилласан юм а Хэлийн хамгаалтыг зохион байгуулж их сайхан дурсамж бас байдаг юм а. Тэгээд 2002-аас 2005 оны хооронд Хэлийн 1-р заставын дарга томилогдож тэнд очиж үүрэг гүйцэтгсэн. Тэгэхэд 2003 онд өмнө Орос улсын талаас бас нэг 2 хил зөрчигч мал хулгайлж бас буцах замд нь манай жагсаалан дарга ахлагч Төвөн Баяр тэгээд энгийн Килов цус төгсөж Утгуу гэдэг хоёр төхөр мөцгөлтэй үз саатуулж тэгээд нэг хил зөрчигчийн газар дээр нь гэлчтэй өмнөөс зэвсгэрүүлсэн учраас Монгол улсын Хэлийн тухай хуулийн 37 дугаар зүйл заасны дагуу зэвсгэрүүл тасан зогсоогонд бол зэвсгэр гэж нэг хил зөрчигч амьнаас алдсан байдаг. Нөгөөдгөө саатуулаад хууль дүрмийн хүрээнд нь төв рүү шийдвэрлэж тэгж юу яасан юм а. Хуулийн дагуу шийдвэрлсэн иймэрхүү киломалтанд үүрэг гүйцэтгэж удаас иймэрхүү соёлын содны үйл ажиллагаудаас тохиолддог байлаа. Тэгээ 2005-аас 2005 онд би чинь отрядын төвлөд орж ирсэн. Отрядын төвлөд анх томилгоо болохоор бэлтгэл заставын дарга гэдэг албан тушаал. Тэгээд ирээд үүрэг гүйцэтгсэн болохоор ангийн зарчийн туслах Хэлийн тэгвэрсэн төвчнүүд дараагийн захиргааны өрөөсөө засгийн дарга гэдэг албан тушаалд орж ирээд 2 жил ажиллаад 3 жил шахуу ажиллажээ тэнд. Тэгээд 2008 оноос мөн ангид ангийн зарчийн урлагч мэдээлэл соёлын сурчлагын засгийн дарга хэвлэлийн төлөөлөгч гэдэг албан тушаалд 2015-13 оны хооронд нийт 5 жил ажилласан байт. Жишээ нь энэ үйл ажиллагаач маш хүнд алба байхгүй. Гаднаас харахад нэг сайхан цэрэг цагтаа цэрэг хувцастай хүмүүсүүд явдаг. Дотор болохоор өчнөөн бодолтой, өчнөөн дарамттай сэтгэл зүйн дарамт өчнөөн байдаг ийм хүнд алба тий. Тийм учраас одоо энэ хүнд албанд одоо хамтарч хоёргоос ихэвчлэн зүтгэж надтай хамтран ажиллаж байсан үеийн хилчид миний хань өр хүүхдүүд тэгээд ах トゥ нарт намайг тусалж дэмжиж байсан бүх хүмүүстээ би баярс талархснаа илэрхийлж явдаг дотроо баярлж явдаг юм гэхэд тэгээд надыг мэдээж офицерыг өөрсөд анх дэвшүүлж офицер болгож явах тусалж байсан бэлтгэл дэдуранда начин манай боловсон хүчин байсан бэлтгэл хошууч инквата үеийн дарга нар миний үеэс чинь одоо манай үеэс чинь генерал төрсэн байгаа шүү дээ. Бидний заставын дарга хамтан нэгэн үеийн заставын дарга байсан одоо километ үргээсээ арталын техникийн дарга артлын дарга юм уу да одоо командлагч урлагч бригадын генерал Мөнгөнжин гэж сайхан тийм офицер би одоо хүртэл үйл ажиллагаагаа албаа үргэлжлүүлэн явуулж байна. Тэгээд манай штабын дараагаар ажиллаж байсан Заяабаатар Мегмард Жавын Заяабаатар гэж Гуалтай аймгийн генерал тэр хүн генерал болсон мөн Архангай аймгийн тариатих хаа манай Чойнивагийн сайн төр гэж бригадын генерал одоо километ Хэлийн цэргийн дээд сургуулийн эрдмийн танкимын эрхлэгчээр ажиллаж байгаа хаа дээр судалгааны тийм мундаг генералууд байна.
Тэгээд үеийн дарга нар хурандаа кейс тэгээд адил биш надад чи би чи одоо кейс дээр адил бишээр дамжаад тэгээд хурандаа гүлгөө байна. Баяр бат сүх тэр хурандаа ирэхээс өмнө бид тэтгэд орцсон 2013 онд Мөнгөнжин генералыг хурандаа цолтон байхад нь хамтран ажиллаж зэрэг тэтгэд орсон байдаг. Иймэрхүү богинохон юунд иймэрхүү хүн төвөгтэйхэн ийм офицер байна. Тэгээд одоо утахгүй болох 2026 онд болох Хилмаалах байгууллага манай ангийн төвөгт ой болж байгаа. Ингээд энэ ойдоо манай энд ажиллаж байсан албан үйл ажиллагаагаа явуулж байсан хүмүүс мөн эндээс цэргийн гавьяаны хаамралтнаас нь ахмадууд энд хэлийн Т245 дараагтай холбоотой бүх хүмүүс маань хөрөлдсөн нэрээсээ сайхан хөөж хөөрөлдөж 2-3 өдөр сайхан бие биенээ санагалдсан сэтгэлээ тавьж иймэрхүү гоё үйл ажиллагаанд оролцохыг хүсэж байна. Тэгээд Монгол улсын халдшгүй дархан байдлыг хамгаалах хүндтэй өгöd хариуцлагатай өргийг нэр төртэй биелүүлж байгаа. Биелүүлсээр ирсэн цаашдаж биелүүлэх энэ сайхан тогон шугамд албан үүрэг гүйцэтгэх чин зоригтой чин тийм сайхан ацтай завшаатай энэ залуус бөгөөд урд нь ажиллаж байсан тэр ацтангуудад аз жаргал ирүүлэх энэ хороогийн хамгийн гэгээлэх хамгийн сайхан мөхний хүссэн өрөөё.